За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр ингээд таартай саяхан Монголоос шинээр ирсэн нэг оюутныг танилцуулъя. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За нэр юм блэ? За намайг болохоор Болор Эрдэнэ Эрдэнмөх гэдэг. За тэгээд би энэ семестр буюу 9 сард Монголоос хаваад сурцгаар ирсэн байна. За Улаанбаатараас ирсэн тийм. Улаанбаатар. Ер нь бол гарал нь бол Дорнотынх. Хотод шилжиж явсан Улаанбаатар. За одоо эхний семестр. За юугаар сурах гэж байна? Computer Science мэргэжлээр сурах гэж. Computer Science. Гоё мэргэжил. Монголоос хамгийн анх Microsoft-д ажилд орсон хүмүүс чинь яг энэ Computer Science энэ сургуулийг төгссөн байдаг шүү дээ. Одоо ингээд хойноос нь явах нь шүү дээ. За хаваад ирсэн сэтгэл ямар аа? Сургуульд ирсэн сэтгэл ямар? Тэрнээс хаваалцаач. За сургуульд ирсэн сэтгэлдүүд их өндөр байна. Ер нь багасаа мөрөдөж ер нь бол ирсэнтэй жоохон багасаа хаваад очиж номлолтой авчид хаваад сургууль сурна гэж мөрөддөг байсан. Тэгээд одоо мөрөдөлтөд хүрээд ингээ хаваад ирсэн байна. Анх ирэхэд бол их ер нь халан бөхчм газар байсан. Одоо бол ер нь баг тасчих шиг байна. Унтахад ер нь их бас хэцүү байдаг. Орой мөрөдөг бөхчм. Гоё тэгээд хүмүүс нь ер нь их гоё найрсаг орчин гоё сайхан газар. За одоо өрөөндөө ямар орны оюутны хэдэн орны оюутны? За өрөөндөө бол ер нь анх ирээд дөрвөлөө байсан. Тэгээд нэг Америк, нэг Tahiti, тэгээд нэг Филиппин улсаас ирсэн. Натан хэд ингээ дөрвөлөө байсан. За тэгээд нөгөө нэг Филиппин оюутан маань Крилуга буцсан. Тэгээд одоо ер нь 3 удаа амьдарч байгаа. 3 удаа амьдарч байгаа. За одоо юу ажил төрөл хийх хүн чи одоо? Тэгээ би одоо энд нөгөө сургуулиас цаанаас нь ажилд ер нь бол ажиллахыг зөвшөөрдөг. Тэгээд энд facility гэдэг maintenance гэдэг бодлогын ажил бодож байна. За цагийн ажиллаа хийгээл явах нь тийм. 7 хоног хэдэн цаг ажиллах вэ? 7 хоногт 19 цаг. 19 цаг ажиллана тийм. Тэгээд бүтэн 4 жил тэгэл 4 жил тэгэл ажиллах юм тийм. Хажуугаар сураал. За одоо нэг семестрт хэдэн кредит хийчихэл ах вэ? Нэг семестрт ер нь бол 12 кредит авна. За энэ өвлөх хавар намар гэдэг 3 семестр байгаа. Тэгээд хавар нь болохоор нэг богинохон болохоор 8 семестр багтаа авд юм байлээ. Тэгээд өвлөх хавар 2 биш намар 2-т бол багтаа 12-ыг авдаг юм. Би сая энэ семестрт 12 семестр кредит аваад байна. За одоо ингээ олон орны оюутнуудаа ингээ хамт суралцсан чинь ямар гоё юм бэ? Ер нь их гоё. Тэгээд олон орны оюутнуудаас суралцах юм их. Тэгээд ядаж л одоо нэг тэр орных нь юу нэг хүмүүсийн заншилтай тэм зүйлсэн явах зал суралцсан маш их. Өөрөө нөгөө англи хэл сурсан байгаа шүү дээ. Сураад ирсэн байгаа шүү дээ. Тэнцээд ирсэн тий. За нэг одоо энэ бичлэгийг үзэж байгаа одоо өсвөр үеийн дүүнертэй хандаа тий. Англи хэл одоо сурсан нэг нууцаасаа ганц аргаасаа хуалцаач. За ер нь бол миний ер нь бол яг арга гэх юм би яг номлолтоо бол яг сурсан. Номлолт гарахаас өмнө яг зөвхөн нэг 10 жилийн нэг юм ярьж чаддаг байгаагүй. За тэгээд номлолтоо гараад ер нь сурсан. Тэгээд ганц сурсан арга нь бол одоо номлолт надтай монголоор ярих хүн байгаагүй. Тэгээд ер нь байнга ярьдаг байсан. Тэгээд нөгөө нэг сайн яг ярьж чаддаг болохыг гэх юм бол юм буруу хүмүүс алдаа гаргана. Тэгээд ингээд нэг үг хэлэнгүүт хүмүүс юу гэнэ гэдэг тэнгүү тэр үед нэг их хүмүүс ичээд болчтой юм байна. Тэр үедээ ахаал дахин давтаад сайжруулахаас хүмүүсээс яаж би одоо энийгээ сайжруулах вэ? Яаж сайн болох вэ гэж яавал илүү сайн сурна. Хаана байсан бэ? Би ном Австрал 2 жил байхдаа англидээ сайжруулсан байна шүү дээ. За. Одоо тэгээ 4 жил computer science-аар үзсэн шүү дээ. За. За ямар ч өөр ингээд ирээдүйд ирж байгаа дүнэртэй хандаад одоо ирээдүйд ингээд Америкт нэг оюутан болж ирж байгаа залуустай хандаад одоо өөрөө чи өмнө одоо заагс англиээс гадна тий одоо ер нь өөрийгөө ингэж бэлдүүлэх зүгээр юм байл шүү гэсэн тийм зөвлөж байна. За ер нь нэг бас нэг хоббитэй ирвэл бас их зүгээр юм байлээ. За би жишээл миний хувьд гэх юм би ер нь саксофон хоббитэй. Тэгээд энэ нэг сургуулийнхаа тэмцээнд орж байгаа эсвэл чөлөө цагаар очиж тоглож байгаа. Тэгээд олон хүмүүстэй нийлж одоо сакс тоглож байгаа олон орны тэгээд найзтай болж байгаа. Тэгээд яг тэрнтэй адилхан ямар ч хобби байж болно. Заавал спорт гэлтгүй бүжигч байж болно. Эсвэл зурдагч байж болно. Ямар нэгэн хоббитэй заавал нэг ч гэлтгүй олон байсан ч бүр л сайн. Хоббитэй ирэх зүгээр юм байлээ. Өөрөө ч хобби юу? Би сакс тоглох хобби. Сакс тоглож байгаа. Одоо зөвхөн олон орны амдаас та. Баян сакс тоглож байгаа. За. Бичээ сурлагад амжилтсан маш их баярлалаа. Цаг гаргаж уулзсан. За баярлалаа. Мундаг компьютерийн программист талаараа. За баярлалаа. За баярлалаа.